Монгол Улсын их хурлын даргын хурд холбооны бүгд найрамдах Герман улсаас Монгол улсад цугаа онц бүгд бүрэн эрхэд элчин сайд Штефан Дуфалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтынханд Улсын их хурлын даргын хурд элчин сайд Штефан Дуфал нар хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа тун сайн хөгжиж байгааг санал нэгтээ тэмдэглэсэн. Улсын их хурлын даргын хурд эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд хөгжих боломжтой. Бид энэ хүрээнд боломжийг сайтар ашиглах талаар цаашаа анхаарах шаардлагатай байна. Германы шин шилдэг техник технологи арвин баялаг туршлага тухайлбал манай уул уурхай салбарт орж ирэхийг бид дэмждэг. Холбооны бүгд найрамдах Герман улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах нь бидний хамтын ажиллагааны тэргүүлэх зорилтуудын нэг юм. Энэ чиглэлээр эрхэм элчин сайдыг манай улсад ажиллах хугацаанд дөрвтэй амжилт гаргана гэдэгт итгэж байна гэдгээ тэрээр хэлсэн. Ноён Штефан Дуфал боловсролын салбарын хамтын ажиллагаа цаашид ч үр ашигтай үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна. Хамтран ажиллах хэлбэрт ч зохих хэмжээний өөрчлөлтүүд гарч байгаа. Бид Монгол нөхдөдтэйгээ хамтарч налаахад ашигт малтамлын технологийн сургууль байгуулж амжилттай ажиллаж байна. Монгол бол баялаг ихтэй ороо. Гэхдээ Монголын хамгийн том баялаг бол Монгол залуус. Эдгээр залуустаа дэлхийн боловсрол эзэмшүүлж баялагаа ашиглах нь илүү оновчтой алхам болно гэдгийг хэлсэн үгэнд онцоллоо.